Сайн байцгаана уу? Од өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалсан худалдаа үйлчлийн банк болон өдөр бүршин төлөж үгийн хамт олон маань оролцож байна. За нэвтрүүлэг НТV, Од мөндөр радио 107 болон 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрдэг. За өнөөдрийн сэдэв бол сарны судалгааны талаар ярилцсан. За студид физикч Бэлгүүн Орно хоёр ажиллаж байна. Өдрийн өнтергийн Бэлгүүнээ тавтаа баярлалаа. Сайн байцгаана уу? За баярлалаа. За сар ихэр одоо бас хүн төрөлхтний өдөр тутмын бүхий л амьдрал түүх бүх юмтай холбогдож яадаг. Одоо ийм зүйлийн хэр зэрэг судлагдсан байдгийн бол бас нөгөө бурхан л гэж бас хэлэгдэж явсан тий. Яг нөгөө зүгээр сар бол бидний хамгийн сайн мэддэг тэнгэрийн объектуудын нэг штэ тий. Бараг хүүхд төрөл нарны дараагаас эхлээл мэдж байгаа тэнгэрийн объект. Тэгээд чи түрүүн хэллээ тий. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд юутай хамгийн их холбогддог, календартай хамгийн их холбогддог, шашинтай холбогддог, за зурхаатай холбогддог. Ер нь баг холбогдог юм байхгүй байх. Бүр сүүл рүүгээ нөгөө conspiracy theory-гийн нөхдүүдтэй ч холбогдоод саран дээр хүн баг буугаагүй энэ төр гэсэн юмнууд ярьдаг болсон. Ийм хамгийн их маргаан дагуулдаг мөртлөө бидний уулд нь бол хамгийн их мэддэг сэдвүүдийн нэг баг байхгүй сар гэхээр. За яг анх хэдүүлээд сарыг хизэнээс мэддэг болсон бэ гэж асуух юм бол энэ баг хариулт олдохгүй болчихоо. Яг тэгэхээр эн чинь дэлхийдээ 4 тэрбум жилийн өмнөөс хамт байсан объекттэй. Тийм учраас тийм хүн хизээ анх үсэл сарыг харсан тэр үед л тэнцээ сар байсан юм байна гэдгийг мэддэг болчихоо. За 4.5 тэрбум жилийн өмнө шүү тийм. Ийм объект. Гэхдээ нэг сонин юм. Сар дэлхийн хоёр найзлаад 4.5 тэрбум жил болж байгаа тийм үү те. Бараг манай нарны аймаг шиг хөшин настай. Эн чинь бүр амар удаан байгаа шүү дээ те. Дэлхий дээр ямар ч амьтаас илүү удаан өмнө сар байсан. Гэтэл өнөөдөр бидэрт юу байдаг вэ гэхээр сар яг яаж үүссэн бэ гэдгийг 100% за 100% ч болий те. 99 таслал тэгээ нэг 5-9 ийм хувийн хэмжээнд таамагласан онол бидгүй байна. Нэгсэндөө бид нар юу гэж хоёлаа хэлж болох вэ гэхээр сар бидний хамгийн сайн найз. Гэхдээ бид нар сар яаж үүссэн мэдэхгүй гэсэн. Хүн дээр ярих юм бол те би нэг юм сайн найзтай. Гэхдээ нэг юм асуултууд байдаг шүү дээ. Надад л таардсан нэг найзуудаа ингээл танилцуулж байгаа. Хоёрыг яаж танилцсан юм зарим нь мартсан байдаг те. Тэгээ яг ингээд хаана яаж танилцсан гэдэг тэр дурсамж байхгүй болсон те. Ингээ бодонгууд анханасаа л миний амьдрал байсан юм шиг санагддаг болсон. Бүр тийм дотны найзууд байдаг шүү дээ. Бүр хар багасаа нөхөрлөлцсөн те. Тэрнтэй адилхан бид нар бол сарыг хар багаас нь мэддэг. Тэгсэн мөртлөө яг өнөөдөр ингээд яг хаанаас үүсэлтэй ямар учиртай би болсон физикийн тэдгээрийг мэдгүй. Яг хуу таамагладаг хид хідэн онлууд байгаа. За тэрний хамгийн алдартай нь бол анх ингээд дэлхий үүсэж байхад одоо прото дэлхий байгаа. Прото дэлхий гэдэг нь яг одоогийн дэлхий шиг хэмжээний юм том гариг болоогүй байгаа гэсэн үг. Арай жижигхэн хэмжээтэй. Ийм гариг нарыг тойроод эргэлдэж исэн. За 4.5 тэрбум жилийн өмнө. Гэтэл энэ үед чинь нарны аймаг өөрөө бүр ингээд там шиг газар байсан баг. Энэ тэндээс ирээл юм мөргөлдөөлтэй дайны талбар байгаа хгүй. Тэр бол ерөөсө өдөрт нэг хідэн ч мөргөлдөөн болдгийн тийм объект бай. Одоо нарны аймаг маань тийм орчинтой объект байсан байгаа. За яг ийм орчинд байсан чинь ангараг гарига одоогийн ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй бит тэрийг бид нар өнөөдөр TEA гэж нэрлэдэг. Ийм нөхөр ирээд дэлхийд мөргөлдсөн байна. За тухайн үед энэ хоёр маань нэлийн ойролцоо хэмжээтэй хоёр гариг хоорондоо ирж мөргөлдөөд за тэгэхдээ эн чинь нэг зад татна шүү дээ. Тэрөөсө будаа олтол мөргөөд. За тэр мөргөлдөөний дараа юу үлдэх вэ гэхээр нөгөө гаригчийн дэлхийг ирээд мөргөлөө. Тэнцээ том тесрэлт болно. Дэлхийн зарим хэсэг ингээд сансарт цацагдсан шүү дээ тий. Тэгээ ингээд дэлхийтэй нэг хэсэг нэг үндсэн одоо том гаригийн систем болоод сансарт нэг тодорхой дэлхий болон тэр хоёр гаригийн мөргөлдөөнөөс үүссэн тоосонцор сансарт бас цацагдаад тэгээд мөргөлдөөний дараах одоо дэлхий тухайн үеийн прото дэлхий Т2 мөргөлдөөд нэг юу үүсдэг чинь за дэлхий үүссэн гэж бодъё те. Тэрийг тойроод эргэлдээд үлдчихэж нөгөө сансрын тоосонцор нь. Одоо энэ яг ямар харагдах вэ гэхээр манай санчир гаригийн бүслүүр шиг юм харагдах байхгүй төсөөлөх юм бол ийм юм үлдээд за гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр нөгөө бүслүүрэн дээр байгаа сансрын тоосонцрууд маань хоорондоо нийлээд нэгдэн тийм үү. Таталцлын хүч байгаа. Аяанда нийлж нэгдээд тэгээ эргээд нэг том объектыг үүсгэсэн нь одоо манай сар юмаа гэдэг онол байдаг. За энийг хамгийн
сайн дэмжигддэг нэгт. За ихэнх нь дэмжинэ гэдэг нэг улсын хурлын гишүүн дэмжиж байгаа шиг дэмжих биш. Энэ онол маань дэмжигдэг гэдэг нь энэ онол маш олон ажиглалтуудтай таардаг гэсэн үг. Физик судалгааны баримтуудтай бас таарах нь шүү дээ тий материал. Яг зөв. Яг нөгөө хуультай адилхан баггүй юу тий. Яг ингээд маш сайн нарийн таарж яах гэсэн үг. Тийм учраас энэ онол айгуу сайн дэмжигдэг. Нөгөө талаас мөн энэ онол маань логикийн хувьд бас ингээд болж байгаа юм тий. Тийм учраас энэ онол ер нь үнэн байж магадгүй гэж үздэг. Гэтэ ягаад үндэн штэ наа чи ингэж шууд хэлэхгүй байгаа юм гэхээр тэнд бас энэ онол тайлбарлаж чаддаггүй баримтууд байна гэсэн үг. Тэ одоо жишээ наазахны ямар баримтууд байдаг вэ гэхээр сар дэлхийн 2 хэрвээ ингэж мөргөлдсөн үнэн бол энэ сар дэлхийн 2 дээрээс авчирсан одоо сарн дээрээс авчирсан яг ингэж мөргөлдсөн онол маань үнэн бол сарн дээрээс авчирсан сарны хөрсний дээж байгаа тий бид тэр дээжийн найрлага гэж байгаа. За дэлхий дээрх хөрсний найрлага гэж байгаа. Эдгээр хоорондоо төстөө байх хэвээр. За төстөөдөө бүр 3/2, 5/3 гэдэг ч юм уу ийм хэмжээний ойролцоо байх хэвээр. Заавал тэгжиж бүр нарийн батлагдах хэвээр. Гэтэл яг энэ дээр жижигэн зөрүүнүүд үүсдэг. Тийм болохоор бас яг энэ онолд маань 100% үнэн биш юм а гэсэн одоо таамаг хардлага байдаг гэсэн үг байхгүй. Гэтэл нөгөө талын сарны онолууд бас яадаг вэ гэхээр сар маань яг одоогийн энэ сарны биет дэлхийн хажуугаар зурж явж байхдаа дэлхийн татслын хүчний өрхөнд ороод тэгээд дэлхийг тойрж иргэдэг болсон юм а гэдэг онол байдаг. Гэтэл энэ онол маань өөрөө хоёулаа түрүүний ярьсан баримтыг үүсгэждэг. Ягаад тэгэхээр хэрвээ энэ сар Нарны аймгийн хаан нэгтээс ирээд дэлхийд олзлогдоод дэлхийг тойрж иргэдэг болсон бол энэ хоёр дээрээс авчирсан хөрсний одоо дээж байгаа шүү дээ. Энэ маань нэг юм төрөнийг шиг 2/3 билүү 3/5 ч лөө. Би яг одоо нэг сандраад нарийн тоог нь мартцсан. Тийм хэмжээтэй байхгүй байхгүй юу? Ерөөсөд бид нар дэлхий дээрээс сарны ямар нэгэн тоосыг олохгүй сарн дээрээс дэлхийн тоосыг олохгүй гэсэн ямар ч боломжгүй. ертөнцийн хоёр өөр газар Нарны аймгийн хоёр өөр газар үсээд тэгээ хоорондоо хожим нь танилцсан нөхдүүд нь шүү дээ тий. Эхнийх бол эн чинь өөр газар үүссэн ч хоорондоо мөргөлдөөд доторх нэгдлүүдэд холио ичиж байгаа ш. Тийм болохоор боломжтой. Тэгэхээр ийм бас онол гэдэг. Гэтэ энэ төрнийхөө үүсгдэг. Гэтэ энэ онол бас юуг дэмждэг вэ гэхээр тодорхой хэмжээнд яагаад энэ Нарны аймгийн бусад объектууд яг одоогийн бид нар ингээд ажиглаж байгаа шиг байдаг вэ гэдэгтээ таардаг. Өөр зарим гаригууд сарыгаа бол олзлоод авчиж байгаа. Хоёулаа өмнөх нэг гаригуудтай жишээ нь Юранус дээр ярьсан шүү дээ тий. Сарыгаа олзлоод авцсан байж магадгүй яг үнэндээ. Эн чинь мөргөлдөж үсээгүй олзлоод авцсан байж магадгүй. Яг тэр шиг энэ онолуудтай таардаг учраас бас энэ онолыг шууд наа чин буруу гэдэг үү. Гэтэ ингээ хоёулаа харьцуулъя. Яг аль нь тэгвэл илүү үнэн дойрын тий. Аль нь илүү олон бидний шинжилгээ ухаанаар ч юм уу одоо орны ажиглалтуудаа таарж байгаа вэ гэхээр эхний нөгөө мөргөлдөөд үүссэн онолоор илүү таарад байдаг. Гэтэ хинч өнөөдөр хизээч ямар ч байсан яг энэ нь зөв юм а гэдэг юу байхгүй. Бүрэн тайлбар байхгүй. Харин тий одоо жишээ сар ер нь одоо дагуултай ер нь ихэвчлэн хэрхэн яаж үүсдэг ингээд одоо жишээлбэл одоо нөгөө санчир чинь 100 одоо бараг 40 хэдэн дагуул магуултай болсон тий. Яг тэгж төсөөлөл авах гэхээр стол замраагүй байдаг юм шиг байна. Миний бол яг уншиж итгэдгээр нь бол эхнийх нь нөгөө таийг мөргөлддөг тий. Тэгэхэд одоо бас ингэж бодогдтыг. Одоо хэрвээ тэр ингэж мөргөлдөөгүй бол өнөөдөр бас хүн төрөлхтөө үүсэхгүй ч юм шиг тий. Тэгээ сар чи яагаад гэвэл бас чухал нөлөөтэй байдаг учраас тийм тэгээд их сонирх гоё л юм азны кол гэдэг чинь тийм бас их онцгой тохиолдлууд болчихж байгаа байхгүй энэ маань. Тэгээ бас сар үүсдэг онолуудыг хоёлаа харах юм бол бас нэг сонирхолтой нэг төрөний санчрын дагуулууд яаж үүссэн бэ гэхээр зарим гаригуудын сар бол анханасаа тухайн төв гарига буюу төв объекттэй тойроод эргэжидэг ийм дискүүд байна. Дискүүд буюу нөгөө бүслүүрүүд. Тэгээ бүслүүр дээрх объектууд чи хэзээ нэг өдөр хоорондоо нийлээд тэг шин сарыг үүсгэж идэг. За одоо бүр Кассиныгийн 2013 онд хийсэн зарим туршилтын гинэ зарим ажиглалтын үр дүнгуудээр яг одоо санчрыг тойроод сар үүсчиж магадгүй гэдэг ийм одоо туршилтын ажиглалтууд байдаг. Энэ яаж юм хэрэг тэнцэн хэдэн сансрын тоосонцрууд ингээл бөөгнөрөөл тэгэл санчраа тойроо эргэж байгааг зургийг авсан байсан. Excel-тэй улам татаал эхлэх нь шүү дээ. Тийм. Гэтэ энэ маань зүгээр юм жижигхэн объектын зургийг авсан байна. Яг тэгэхээр нөгөө
Энэ нь бол хүний нэг амьдралын хугацаанд бий болчдөг юм биш байхгүй юу те. Хэдэн сая жилээс хэдэн тэрбум жилийн хугацаанд бий болдог зүйл. Тийм болохоор тэрийг ирээдүйн хүртэл нь хэдүүлээ ажиглахгүй бол сайн мэдэхгүй. Яг энэ үнэхээр ирээдүйд сар болох уугүй. Гэтэ физик сайн тэр нь юу гэж яах вэ? Шинжлэх ухаан мундаг. Тийм болохоор тодорхой хэмжээнд яг энэ процессыг симуляцлж болно шүү дээ. Ирээдүйрөө бүх өгөгдлүүдийн нөгөөд ирээдүйрөө симуляцлангуудаа ань чи ирээдүйд нэг ийм том хэмжээний сар болох юм байна гэдгийг таамаглаж болж байна. Тэгэхээр ийм сонирхолтой объектууд бас тэнд харагдаад байгаа. Тэгэхээр их сонирхолтой. Тэгэхээр манай сар те бас ийм шалтгааны улмаас үүссэн байж магадгүй гэдэг. Тэгээ манай сарны бас одоо нэг ийм онцгой объект гэдэг ийм сонирхолтой одоо өөдгүү чимээр нэг юм байгаа юм. Тэг бидний хувьд өөдгүү байхгүй юу вэ гэхээр бид нар өөдгүү яасан гэхээр бид нар бусад бүх саранд нэр өгсөн байхгүй юу. Санчрын муунд те нэр өгсөн. Одоо ингээл янз янзын муунууд те бархасуудын муунүүдэд Айо, Европа гэж сүртэй нэр өгсөн нь өөрсдийнхөө муунд болохоор муун гэдэг нэр өгсөн. Нэргүү гэд нэрлэлсэн юм шиг. Харин тийм нэргүүгээ нэрлэлсэн юм шиг. Манай танаа сарны нэр хийн гэсэн чинь сар гэдэг. Ойлгохгүй хүн тэр. Үгүй ээ танаа сарны нэр хийн юм бэ гэсэн чинь сараа гэдэг. Тийм нэр нь хүндэтнэ гэдэг. Тэр нэг юм инээдтэй юм шиг юм сонирхолтой юм ажиглагдаад байдаг. За ингээд цаашаа сарны тухай явахаар зөвөр би юу ярих хүсэж байгаа вэ гэхээр нэгт нөгөө хүмүүсийн итгэдэггүй нэг юм сонин юм байдаг. Тэр юу гэхээр хүн сарн дээр буугаагүй ч гэх шиг тий. Тэр л яг хуу тодорхой хэмжээнд 50 жилийн түүхтэй одоо тий сарны буултаас хойш тоолох юм бол бараг 50 жил болох гэж байгаа. Болцсон уу юм чи 1969 онд болсон шүү дээ тий. Тэр технологийн гайхамшиг руу ерөөсөө амар налагдж байгаа үйлдэл байгаа байхгүй. Тэгэж болохгүй. За дээрэс нь бид нар бол өөрсдөө баястай амтан учраас одоо ямар нэг юмны анхных их чухал байдаг шүү дээ тий. Их ингээд хүмүүсийн ой сонирмжинд үлдчихдэг. Эсвэл сүүлих илүү тод үлддэг тий. Тэр голд юу болж байгааг нэх үлддэггүй. Ингээ харангууд уул нь бол сарн дээр нийт 6 удаагийн газар талтаар 12 хүн буусан байхгүй. Тэрний хамгийн анхных нь Neil Armstrong, Buzz Aldrin, тэгээ Michael Collins гэдэг энэ 3 хүн байсан. За Michael Collins бол гэхдээ яг сарн дээр буугаагүй. Michael Collins өөрөө хөлөг дотор үлдсэн. Яг сарн дээр буусан Buzz Aldrin, тэгээ Neil Armstrong. За Neil Armstrong төрүүлж буусан. Тэгээ нөгөө алдартай үгээ хэлсэн учраас бид нар Neil Armstrong-ыг маш сайн мэддэг, маш сайн сандаг. Зарим хүмүүс баг Buzz Aldrin-ыг мэддэг бах. Тийм учраас ингээд Америкийн медиа яасан гэхээр энэ Buzz Aldrin гэдэг дүрийг бид нар бас ингээд мартах гад байна. Гэтэл энэ 3 хүн чинь 3 хоног тэгээ 7 хоногийн хугацаанд тэр задгаа окторгууд ямар ч ингээд одоо тэр окторгууд жишээ нь тэр сансрын хөлөг дотор 1 мм-ийн хэмжээтэй 0.50 харандааны үзүүрийн хэмжээтэй ийм жижиг гэн үх гарцмал дуусаа штэ. Тэгэл замдаа шууд үхнэ штэ тэр хүмүүс. Ийм эр зөрөгтэй Дэлхийн баатар болохоор үйлдэл хийгээд ирсэн хүмүүсийг бид нар тодорхой хэмжээнд мартахгүй байх хэрэгтэй гэд. Тэгээ Армстронгийг бол бүгд санаж байгаа. Тэгээ өнөөдөр бол барыг Армстрон мэдхгүй хүн байхгүй бах. Buzz Aldrin нэг ч гэсэн ингэж алдаршуулах хэрэгтэй гэдэг. Алдартай нөгөө дүрийг бүтээж өгсөн. Тэр нөгөө Buzz Lightyear гэдэг Toy Story-гийн дүр. Тэр дүрийг бүтээж өгсөн байна. Тэгээ Buzz Aldrin-аас Монголд ирж исэн. Миний санаж байгаагаар Buzz Aldrin 13 онд ирлээ. Хин Armstrong нас орсны дараахан гэхээр 13 онд ирсэн юм байна. Armstrong 12 оны 8 сард нас орсон. Тэгээ Buzz Aldrin Монголд иржсэн. Тэрэн дээр бас ингээл хүмүүсийн асууж байгаа асуулт. Энэ Шангрилад ирж нэг яриа өгч ирсэн юм байна. Хүмүүсийн асуусан асуулт нь та яг сарн дээр буусан юм уу? Сарн дээр таныг буугаагүй гэдгийг чи мэднэ одоо үннээ хэлж гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор Buzz Aldrin Armstrong-оос илүү ширүүн хүн байхгүй. Яга ширүүн боо ихээр хид хидийн ярилцлаган дээр Buzz Aldrin шууд очиж зохиж авчихсан тэр хүмүүс. Айгу ууртаа. Тэгээ яагаад тэгж байгаа вэ гэхээр өөрийнх нь хувьд бүх нэгтэй амьдралаа тэр чинь ингэ золиосонд гаргаж байгаа. Тэгээ гэр бүлээ дэлхий дээр орхиж байгаа. Эргэж ирэх үгүй ч мэдчихгүй. Ийм том золиос хийгээд тийшээ очиод тэнцээ зураг аваад ингээд эргээд ирэнгүүт нэг нөхөр өөдөөсөнтэй чи битээ худлаа яриад чи бараг сэтгцээ хүчтэй юм юм л ямар ч үний дургу өрнөстэй тий. Дургу хурж байна ер нь. Тий бүр ингээд амар ууралтай тий. Олдрын болохоор өөрөө юм ширүүн зантаагаараа цэргийн ч юм уу гэмээр тий. Цэргийнхний муулж байгаа биш шүү энэ. Тэмч гэмээр юм шиг юм ширүүн зантаа учраас тэргээрээс алдартай. Тэгээ ингээд шууд очиод зөхөж авдаг. Яаж байгаа ингэнгүүд надад чамд эннээс өөр хариулт байхгүй тий. Би тийшээ яваад ирсэн нь үнэн. Тийм байхад чи ийм тэнийг юм асууна гэдэг чи утгагүй. Тэгэхээр энэ чинь би дургу гэв. Тэгсэн мөртлөө бас Олдранд би жоохон дургу.
Яагаад First Man кинон дээр нь гардаг л дүрээр нь л мэдээд байна л да. Тэ жоохон сонио ааштай шүү. Тийм жоохон ширүү ааштай. Тэрэн дээр ер нь бас айгу Олдрны дүрийг нэлээд ойролцоо гаргасан гэдэг юм лээ. Манай Олдр нь болохоор тэр нь жоохон дургу байсан гэдэг л үү та. Олдрын дургу байсан гэлээ Олдрны хүүхдүүд нь дургу байсан гэлээ. Би одоо бас мартчихсан. Нэлээд хуучин гарч исэн кино шүү дээ. Гоё киноос. Тэгсэн ингээд нөгөө Олдрын чин ийм ширүүн зантай хүн гэж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр нь бол тэрийг нь би нэг тоодгүй байхгүй. Өөрийгөө нөгөө өмөрөх юм нь ингээд тодорхой хэмжээнд make sense те чинь уурлах нь аргагүй. Нөгөө би ягаад Олдрын тодорхой зарим юм дээр нь дургу гэхээр манай хүн уур амьсгалын өөрчлөлтөнд итгэдэг. Тэр нь айгүй хэцүү. Харин тийм ингээд юм баланстай нөхөрөө байхгүй. Тэгээд яг тэр өдөр ингээд ярьж байхад бас нэг хүн яг энийг нь мэдээд та уур амьсгалын өөрчлөлтийн тухай юу гэж боддог вэ те. Та ингээд дэлхийгээ холоос харсан хитгэн хүмүүсийн нэг энэ том гаргийг бүхэлдэн ингэж харж чадсан хэдхэн хүмүүсийн нэг учраас таны бодлыг гэсэн манай хүн тийч дэлхийн уур амьсгал угаасаа өөрчлөгдөж байдаг юм чинь ийм л байгаа гэсэн хариулт өгсөн байсан. Гэтэ энэ нь Олдрны үнэн гэсэн үг биш шүү манайхан. Олдр нь энэ дээр алдчихж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт үнэн гэдгийг бид нар сүүлийн 100 жилийн датагаар мэднэ. Энэ бол бүр ингэ шинжлэх ухааны батлагдсан үнэхээр дэлхийд тодорхой хэмжээнд дулаарж байгаа. Энэ бол үнэхээр өнөөдрийн тулгымцсан асуудал хумцар сорвол хэрэгжилж болохгүй, хумцар ууд хэрэгжилж болохгүй нь бол байгальд хортой. Тэрийг бид нар бол бодохгүй байхгүй юу те. Дата дээрээс л харж яаж байгаа. Шинжлэх ухаанч хүн л энийг өөрөө юу ч бодсон бай тэр датаг хараад итгэх үнэмшлэн төрөх ийм зүйл гэж бас. Тийм энэ бол ерөөсөө нэг статистик хизээч хэнийг ч хуурахгүй тэр боломжгүй. Ягаад гэхээр эн чинь биднээс үл хамаарсан юм. Датаг анализ хийж байгаа хүн хүнийг хуурж болдог. Тэ нөгөө хүн чинь өөрөө им одоо төгс амтан биш учраас өөртөө таалагдсан датаг сонгоод авчдаг ч юм уу те. Олдр нь бол жишээ нь тэгсэн байж тээ. Тэ climate change-ийн дата бэлэн байхад тэнцэнээс яах нь өөрийнхөө хувьд бодож байгаа датанд л тааруулж аваад байна гэсэн үг шүү дээ. Сайхан Олдр нэмүүлж байна энэ чинь. Тэр хүний тухай бодол модал дээр гоё нэрээ яриа болж байна. Тэгэхээр нөгөө Дональд Трамп мараа бас янз бүрийн бас энэ томчууд олныг одоо дагуулдаг хүмүүс бас интеллиг сөрөг юм яриад идэх юм билээ аягүй сайн. Тийм одоо тийм энэ бол болохгүй л те яг тэр статистикийг бол тэгж хуурдаг хүмүүс бол байдгийг бид нар мэднэ. Тэр бол үнэн хүн төгс амтан биш учраас. Гэхдээ дата анализыг хийж чаддаг хүмүүс бол зөндөө байгаа те дэлхий дээр маш олон байна. Жишээ нь их одоо эрдэмтэд бүгд тэр дата анализыг хийж чадна. Дээрээс нь чиж би ч энэ дата анализыг бидний сонсож байгаа үзэгч та ч энэ дата анализыг хийж сурах боломжтой. Тэг хичээлийн аваад болоо. Энэ бол ерөөсөө тий. Тэгэл тэрийг хинч сурна тий. Ямар ч хүн энийг сурчин. Тэгээ өөрөө тэр дата анализыг хийгээд ойлгож болно. Тэгэхээр энэ статистик бол хийж хэнийг ч урахгүй. Тэгэхээр энэ бол тулгымцсан асуудал гэдэг нь үнэн зүйл. За буцаа сарлага баар. Тэгээ Олдрны баахан болсон. Гол санаа юу гэхээр ерөөсөө энэ хүмүүс бол анх буусан хүмүүс тийм үү? Анх сарн дээр буусан хүмүүс. Энэ гурван хүн тий. Анх сарн дээр буусан. За миний бас санаж байгаа Майкл Коллинсийн нэртэй холбоотой бас юм янз янзын одоо dedication-ууд байдаг. Манай Collins гэдэг юугаар нөхсөн. Тэгэхгүй бол манай Collins бас мартагчих гэдэг байхгүй өөрхийн нөгөө хөлөг дотроо үлдсэн. Тэгээ одоо ингээ яг тий ерөөсөө баг ингээ Америк хүнээс асуусан ч одоо тэгэд анх буусан гурван хүнийг гурав дахь нь юм бэ хинх нь хариулдаг байхгүй. Би тэгээ Collins-ыг яаж цээжилсэн бэ гэхээр манай нэг палеонтолог хийдэг Америк найз байд энэ. Динозавр судалдаг, жинхэнэ динозавр судалдаг. Тэрний нөгөө эхний нэр нь Майкл Билгүүн гэдэг жинхэнэ нэр нь Майкл. Коллинс гэдгийг би яаж холбосон бэ гэхээр би жоохон байхдаа Коллинсийн Славар гэдэг имийг мөнгө цуглуулж худалдаж авчихсан байхгүй англи хэл сурах гээд. Тэгээ яг тэр хоёр дурсамжаа хооронд нь уйчингууд Майкл Коллинсийн нэрийг хийж мартахгүй болчихж байгаа юм даа. За ингээд энэ гурван хүн анх буусан энэ хүмүүс шүү дээ. За үүнээс хойш сарн дээр хүн төрлөختөн нийт хүнтэй болон хүнгүү 27 удаа газарлалт хийсэн. 27 шүү манайхаа тий 2хан ч биш 3хан ч биш тий эн чин 3-ын куб 27 удаа газралт хийсэн маань. За үүнээс яг хуу нэг дотор нь ингээд хоёулаа англиад харах юм бол Америкийн нэгдсэн улс нийт 13 хүннээ газардуулсан буюу 6 удаа хүнтэй газарталт хийгээд 1 удаа хөнгөө газарталт хийсэн байна тий. Америкийн нэгдсэн улс бол баг дангаараа 50% нийцсэн биш баг 50% нийцсэн биш ч гэдэг гэсэн үг. Бусд нь болохоор за нөгөө тухайн үед Америктэй хүйтэндээ хийжсэн Совет Union Монголоор СССР тий. Зөвлөлт холбоот улс. Энэ байна. За зөвлөлт холбоот улс бол ерөөсөө 8 удаа хөнгөө газарлалт хийсэн. Хүнтэй газарлалт хийгээгүй. Гэхдээ зөвлөлт холбоот улс 4 сарын 12-ны өдөр Гагариныг сансар төрөж гаргаж чадсан. Тэрийг нь бид нар бас мартаж болохгүй. За ингээ Хятад 4 удаа Энэтхэг Япон 2 1 удаа хөнгөө газарлалтууд хийсэн байна. Ингээд
ирээдүйд тэгвэл яах вэ гэхээр ирээдүйд бол бид нар баг 22 биш ээ 2030 он гэхэд 5 жилдээ NASA дахиж сарн дээр хүн аваачна гэж байгаа тий. Одоо энэ чинь хамгийн сүүлд сарн дээр хэдэн онд хүн болсон бэ? 72 оноос хойш буугаагүй. 72 тий. Ерөөсө 69-с 72 гэдэг чинь 3 жилийн хугацаанд маш идэвхтэй сарыг судлаад тэгээд хөөх юм марцсан байна. Нэг үсэг гүйцээсэн тухай. 53 жилийн өмнө хамгийн сүүлд хүмүүс буусан юм биш үү тий. Тэгээ ингэж буучаад 53 жилийн дараа хагас зууны дараа бид нэр дахиж хүмүүс буулгах гэж чад. Тэгэхээр технологи бол мэдээж энэ чинь маш хүчтэй өөрчлөгдсөн байна гэсэн үг тий. Ингээд хамтран ажиллагчаа ярьчаад яриагаа үргэлжлүүлээ тий хөө. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк маань хамтран ажилладаг. За тэгээд хариултаа хадгалын үйлчлэгийг бол манайхан ерөнхийдөө гадралдаг болсон баха. Тэгэхээр энэ үйлчлэгээ маань одоо хүмүүстэй амжаагүй хүмүүстэй зориулаад 5 дугаар сарын 13-ны хүртэл хугацаагаа сунгасан байгаа юм. Тэгэхээр та өөрийнхөө одоо картыг ашиглах болгондоо хариулт мөнгө ирэх одоо тэр 1000, 2000, 3000, 4000, 5000 хүртэлх дүнгийг та өөрөө сонгоод хариултаа яг хариултын одоо хадгалдаг ийм тусдаа хадгаламжийн данс бас нээлгээд энэ хоёроо хооронд нь холбох ийм үйлчилгээ. За тэгэхээр ер нь болвол одоо энэ платформын гэх юм уу нөгөө савын бэлдээд өгнө гэдэг бол надад ингээд маш ийм авууштай, ашиглууштай ийм зүйл байгаад байгаа. Одоо бид нар ч яг мөнгө хадгалах гэхээр яг яаж хадгалах юм мэдэхгүй банкнд нэг жоохон мөнгө гэхээр хүүтэй ч юм уу хүүгүй ч юм уу за эсвэл одоо нэг яг хэдийг хийх үү их хэмжээгээр хийх үү тэр болгонд татах гээл бүх асуудал тий баахан бод надад баахан бод хэрэг гарчаад байгаа байхгүй сард одоо би нэг тэдэн төгрөгийн орлого олно тэдэн хуваа ингээд ингэж яхаар энийг болчих тэрний оронд миний хариултаа савны юм амар. Би тэгээд нөгөө өнөөдөр өглөө нээлгсэн очоод хариултаа тэг айгу амар юм лээ. Ер нь их удахгүй юм бэлээ. Шууд очоод нэг эн чим надад бараг 15 минутын л хугацаа болсон бил. Тэгээд нааша ирэх замд студ руу ирэх замд л нээлгсэн. Тэгээ айгу хурдан. Тэг ингээд өөрөө сонгож болох юм бэлээ. Тэг 5000 төгрөгийн хариулт болох уу, 100000 болох уу, 20000 болох уу, хэд болох уу гэдээ сонгож болдог. Тэр нь айгу кул амар гоё юм надад. Тэгээд хамгийн гол нь би чи нөгөө бутархаа мөнгийг харах дургу чаддгүй байхгүй ерөөсөө. Юм надад нэг бол тийм сондгоо тоогоор дууссан байвал амар үгүй бол тэгш тот замбраагүй санагдаад байдаг. Тийм тэгшилж болдог бол амар байдаг. Тэнгүүт чи ингээд яг хариултаараа ингээд тэгшлээ явчихгууд айгу амар болж. Тэгэл сайн наашаа орж ирэхдээ Dotlan CEO-гээс кофе энтер авсан. Тэрний хариултны хөрхөн бонусууд орсон байгаа. За баяр хүргэе. Тэгээд яг энэ үйлчлэгээр хоримтлуулсан 25000 төгрөгийг чинь 2 дахин үржүүлж өгөх юм шүү. Тэгэхээр 5 дугаар сарын 13-наас өмнө гэс 25 болгоорой заяа. Ер нь зүгээр зориудаар мшүүлт гэсэн чинь хамаагүй бас 25000 2 дахин үржүүлэх чинь гоё байгаа зү. За тэгээд та бүхэн маань өөрийн биеэр очихоос гадна яг энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад TTB онлайн аппликейшнийг татаад өөрөө шууд бүртгүүлээд одоо нөгөө хадгаламжаа хооронд нь холбоод энэ үйлчлэгээ шууд орондоо хөвтөж явахдаа та ингээд авчиж болно. За эсвэл миний зөвлөгөөгөр бол баг өөрөө очиод үйлчлүүлсэн баг илүү амар гэж бодож байна. Тэгээд таны бүртгүүлсэн утсан дээр бүх мэдээлэл нь даваа гараг болгон хэдэн төгрөг болж байгаа нийж гэнэ гэдэг мэдээллүүд нь ирэх шүү билгүүнэ. Тэгээд та бүхэн манаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсвэл 181977 болон веб хаяг болох www.ttb.m.mn гэсэн сайтаар орох боломжтой. Тэгээд та бүхэндээ маш их мөнгө хуримтлалыг хүсье өрөөё. За баярлалаа. Тэгээ одоо нөгөө нэг бас худалдаа хөгжлийн нэг давуу тал би нэг худалдаа хөгжлийн картаа бас давхар сая еврог нь олон улсын еврогоо холбуулад тэгээ гадаад явж байхдаа бас уншуулчих гэж бодоо. Тэгэхээр чи бүр амар болчихж байгаа байхгүй надад. Хоёр сумаар нэг тоолоо. Харин тийм байгаа. За ингээд дараагийн хэсэг дээр юуг бас би хувьдаа зүгээр хэлмээр байгаа хэрэг дахиад манай олдрынтай холбоотой. Тэр юу юм гэхээр хүмүүс ингээд өнөөдөр хамгийн сүүлд хүн төрөлхтөн сарн дээр буугаад 53 жил болсны дараа зарим хүмүүс стил одоо сарны газралтанд итгэдэггүй хэврээл байна. Тэр их сонин яг хөө зүгээр миний нөгөө шоглж хэлдэг нь юу гэхээр та сарны газралтанд итгэдэггүй бол уцаар ярьж байгаа хүн чинь яг ингээд таны ярьж байгаа хүн гэдэг яаж мэддэг юм бэ гэдэг. Тэр чинь бүр харахгүй шүү дээ нөгөө яг энгийн уцаар ярихаар видео кол хийгүүг л бол энэ чинь атган технологиг ашиглаж байгаа зүйл. Тэр юм хит хитэн алдартай аргументууд байгаа байхгүй наад сарны газартал чинь худлаа штэ гэдэг тий. За хамгийн ихний аргумент нь болохоор ямар ч шалтгаан өгөхгүйгээр наад чинь худлаа штэ гэж гүтгдэг хүмүүс байна. Тэр хүмүүстэй бол олдор нь яаж тий тэмцдгийг хэдүүлээ бит хоёр сая ярьсан. Хариулт өгдөг мэдсэн. Тэгэнгүүт бүр conspiracy theory гэж байгаа. Бид нар бүр юм нэр өгсөн. За энэ болохоор зүгээр хувилдааны онол.
За монголоор яг хувилдааны онолт гэж орчуулсан мэхрийн чинь зүгээр хэдэн нөхдүүд хоорондоо хувилдаж байгаад худлаа ярьж гин гэсэн үг байхгүй тий. Тийм л юм байгаа. Хувилдаад бахан худлаа юм ярьдаг. За үүнийг хийдэг хүмүүс. За байгалийн шинжилгээнд бол pseudoscience гэж байдаг. Pseudoscience буюу хүлхний шинжилгээ. Хасаа битээр тэгж орчуулдаг хүлхний шинжилгээ. Тэгэхээр айгу амартай юм чи угаасаа гулхны шинжилгээ юм баггүй шал худлаа юм ярьж гин гэсэн. Хамгийн одоо алдартай жишээ бол бидний нөгөө 10 жилд байхад Secret гэдэг нэг баримтат кино гарч мараа баларсан шүү дээ. Нэг юм тэрийг би бодоол байвал бүтэнч гэх шиг тий. Тэгээд хэрвээ тэр үнэн бол хүн ингээл бодчих тийм жоохон экстрим жишээлтэй тий. Нас орсон үний бодчихгүй уулзах юмсан хизэж уулзахгүй байхгүй тий. Тэгэл тэр чинь удлаа гэдгийг ойлгох чинь. Зарим одоо яг миний нөгөө тактик юу гэхээр зарим зүйлийг би үнэн худлааг мэдэж чадахгүй байдалд орчих штэ. Миний мэдлэг тэн дээр нэг хангалттай биш эсвэл миний чадвар хангалттай биш байвал тэрийг хялбарчлна гэж байна. Физикийн ч юм уу математикийн манайхан бүгд тэгдэг. Хүнд бодлогыг бид нар бодохын тулд хамгийн хялбар юм руу аваачдаг байхгүй. За тэр нь юу яаж юм хэрэг хоёр экстрим аль нэг рүү авааччих. Нэг бол амар хүнд нэг юм эсвэл амар хөнгөн мэдрэг хөнгөлөө нь аваачдаг. Тэр миний хэлж байгаа тэр экстрим гэдэг нь одоо саний жишээ шиг тий. Хэрвээ ингээд нэг хүнийг би бодоол байвал уулзсан ч гэх. Тэнгүүт нь энийг би үнэн гэдгийг яаж мэдэх юм экстрим хамгийн хялбар жишээ болгоё. Гэхдээ тэр нь өөрийгөө үүсгдэг жишээ байх ёстой гэдэг юм хэдэн нөхцөл тавьчихгод нас орсон хүн болчих юм байна гэдэг ч юм уу. Тэгэхэд эн чинь ингээд боломжгүй нь харагдаж байгаа юм. Тэгэхээр тийм юмдаас итгэж цагаа урж болохгүй. Тэгэхээр энэ хувилдааны онол псевдо хүлхний шинжилгээ энэ төр бол нэг имерхүүл юм ярьдаг. Таны мөнгийг ерөөсөө танд худлаа хэлж угаах зорилготой тий таныг тархитах зорилготой л нөхдөд байгаа. Тэгээ эдний хамгийн ингээд сарны газарт худлаа гэдгээс гадна нэг итгэдэг юм нь юу гэхээр нөгөө зургийг харах юм бол Америкийн туг байгаа шүү дээ. Тэр зургийг харах юм бол тэр туг нь ингээд үрчийдсэн баг. За тэгсэн тэр нөхдүүд ингэсэн гэж байна. Энд чинь ерөөсөө тэр туг байна тий үрчийдсэн байна гэдг нь студ дотор хийцэн. Тэгээ ингээд туг нь ингээд кинон дээр гардаг шиг намирж гин гэж хариулж байгаа. Тийм учраас наа чи худлаа. Туг нэг унжаагүй ийм байгаад байгаа шүү дээ. Ийм тэгснэ ингээд дотроо үрчийдсэн байгаа байхгүй. Одоо ингээд нааша цаашаа болцсон тий. Дэлхийд дээр бол ихэнхдээ би хувцаа тэгж эвгүй их үж тавьж хонуулаагүй бол маргааш нь өмсөөл буцаагаад тэнийчдэг шүү дээ. Ихэнх тохиолдол тий. Бүр ингээд муухай ингээд хонолчих юм бол үрчгэр нөгөө нэг ингээд судлууд үлддэг шүү дээ тий. Тэгэхээр тэр туг тэгж харагдаж байгаа байхгүй. За энэ яагаад тэгж харагдаж байгаа юм хэрэг харин ч тэнцээ агаар байхгүй учраас тэгж харагдаж байгаа. Яагаад тэгэхээр тэр туг гэдэг юм чинь одоо ингээд ийм одоо нэг юм тугны иш биш үү те ишнээс би нэг юм давуу ингээд тогтсон биш үү. Тэнгүүд энд физикийн хуулиар инерц гэдэг зүйл байна. Аах эн чинь дэлхий дээр байхдаа тэрийг би хөмөн штэ тийм үү. Дээшээ ингээл амар гоо индүтсэн чихт навж явахгүй штэ те. Амар том зай эзлэн штэ тэр чинь. Тэгэхээр тэрийг ингэж хумаад иш рүү ингээ хомцсон байгаа тийм үү те. Тэгээд гарч ирлээ. Би тэрийг газар зоолоо. За инерц яах вэ гэхээр нөгөө иш рүүгээ инерц орно. Одоо инерц гэдэг хамгийн энгийн жишээ бол нөгөө автобусанд явж байгаа л гинт автобус зогсонгод бид нар уршаагаа болол янгууд гинт хойшоогоо болдог шүү дээ. Ямар нэгэн хүч үйлчлээгүй байхад тийм энийг инерц гэдэг. Тэгэхээр тугийг газар зоонгод газрын зүгээс туг руу хүч үйлчлэнэ. Ньютоны урдаар хуулиараа. Тэр хүч чинь нөгөө ихвэгдсэн байгаа даванд нөлөөлнө шүү дээ. Тэгээд даванд нөлөөлөд давхар ингээд тэнцээ үрчилт бий болгож байгаа байхгүй. Тэр ягаад буцаад тэнэхгүй байна вэ гэхээр агарын эсэргүүцэл агарын даралт гэдэг юм саран дээр байхгүй учраас нөгөө тугны маань хоёр талаас нь агарын даралт очиж дараад буцаага тэнэгэр болохгүй байхгүй. Тийм учраас анх ямар үрчилгэхдээ ямар хүчээр газар руу зоогоод ямар инерч үүссэн тэрнээс үүдсэн үр дүн яг тэргээр л байна гэсэн. Өнөөдөр ч гэсэн хоёлаа те ингээд сарлуу очиод харах юм бол яг тэр ивэрэл байж гин гэсэн. Сансарт ямар нэгэн агаар мандал байхгүй, агаар эсэргүүцэл байхгүй гэдэг чинь ерөөсөл үрэлт байхгүй гэсэн үг байхгүй. Тийм учраас тиймэрээ байж. Энийг ингэж ойлгодог. За хүмүүс ягаад энэ дээр наа чи ингээд худлаа штэ энэ төр гэдэг юм яриад байгаа вэ гэхээр ерөөсөл манай хүмүүсийн маань өөрсдийнх нь бидний те ихэнх хүмүүсийн физикийн мэдлэг маань дэлхий дээрх өдөр тутмын амьдралаас яасан. Тэ ингээд аяанда бидэрт суусан зүйл ба. Тэгэхээр яг өөр гариг дээр очиод ямар байх вэ гэдгийг бид нар төсөөлж чадахгүй шүү дээ шууд. Ялангуяа төсөөлөхийн тулд агааргүй орчих ямар байхыг ер нь тэгэл хэцүү шүү дээ. Хэцүү шүү. Би бол тий төсөөлж чадахгүй байх. Тэгэхээр тэрийг бид нар мэдэхгүй учраас автоматар өөрсдөө мэдэлгүй тэр сэтгхүүрээ сэтгэхэд тэгж хараад байдаг гэсэн үг. Харин тий уг нь бол нөгөө яг өрсөлдөд байсан Орос Морсынхын зүгээс ямар нэгэн няцаалт ерөөсөө огт хийгээгүй юм билээ шүү дээ. Аль биесны ч юм уу ер нь ямар байдлаар няцаалт хийгээгүй. Тэгээд нөгөө Америкчууд өөрсдөө нэг балаа нам өөрсдөө одоо
нүлээ бид нар never саран дээр очиагүй ч гэлөө нэг тийм ном гаргаад тэгээ тэр нь бүр ингээд айгүй олон хүмүүсийн тархийг угаацаа. Одоо жишээлбэл сар бол хит хүүтэн шүү дээ 170 хэдэн градус. Тэгээ энэ градусын тэгвэл яах юм? Энд дээр тэгвэл яаж байсан энэ төр гэсэн одоо бүх юм нөгөө боломжтой юмнуудыг хатгаад те ингээд гаргацсан байх жишээ юм бэлээ л дээ. Гэхдээ яг одоо сүүлийн үед нөгөө нэг энэтхийн чандра Японы за тэгээд нөгөө хиттийн чао энэ төр чинь нөгөө нисээд нөгөө одоо яг л нөгөө Аполлогийн очижсэн газар тийм зургийг авцсан. Тэгээд тэрийн нөгөө хөлгийн үлдээсэн мөр элдэв юмных нь зургийг авцсан. Энэ бол одоо яг мархахад бас жоохон боломжгүй л асуудал болоод байгаа юм л да. Тэр зураг нь бусад улсаарнууд хүлээн зөвшөөрөөд байх чинь одоо юугаа ярих втэ тий. Харин одоо ингээд нөгөө бас нэг шинжлэх ухааны гоё юм байхгүй юу? Шинжлэх ухааны ямар ч нээлт бол урна бит хоёр өнөөдөр энд нээлт хийлээ гэхэд хоёулаа сонсож байгаа сонсогч маань хүртэл энэ нээлтийг гэртээ хийх боломжтой ч юм уу эсвэл өөрийнх нь лабораторид хийх боломжтой байдаг нь өөрөө шинжлэх ухааны хамгийн чухал юм байхгүй. Тэгэхээр тэнд үнэхээр туг, тэнд үнэхээр юу байгаа бол сансрын хөлгийн үлдэгдэл байгаа бол тэрийг дараа нь нэг зураг авдаг аппарат явуулахтаа л зургийг авчиж болно шүү дээ тий. Тэр бол гэхдээ дэлхий дээр байгаа ямар ч телескопоос харагдахгүй. Нэг сар чинь 380 мянган км-ийн цаана байна. За тэрийг харахын тулд бидэрт дор хаяж 1000-аас бараг 100000 дахин өндөр татдаг телескоп дэлхий дээр байрлуулах хэрэгтэй. Гэтэл дэлхийн агаар мандал гэдэг зүйлээс болоод ямар ч телескоп 300-аас илүү татчихдаггүй дэлхийн гаднуугаа объектыг. Тэрнээс илүү өндөр татах юм бол агаар мандлын нөлөө орж ирээд юм зэрэглэг шиг зүйл орж ирээд тэр бүх зургийн чанар алдагддаг байхгүй. Гэтэ энэ ягаад бусад том обсерваторууд тэгвэл ажиллаж болоод байгаа юм тий агаар мандал байдаг юм. Тэр агаар мандлыг засдаг технологи байна гэсэн компьютерийн аргаар засчдаг юмнууд байна. Мөн тэд нар чинь бүр хол байгаа өөрөөсөө гэрэл цацруулдаг ч юм уу тий манай од шиг манай нар шиг тийм объектуудыг судалж байгаа одоо том обсерваторууд. Гэтэл сарны гэрэл чинь өөрөө нарны гэрэл сарн дээр ойгоод биднэрт ирж байгаа гэрэл. Сар чинь өөрөөсөө гэрэл цацруулахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр чинь ингээд бас судлана гэдэг чинь хэцүү байхгүй. Тийм болохоор боломж. Бас ингээд нөгөө энэ сарны буултыг эсэргүүцдэг хүмүүс яадаг гинэ. Одоо ерөөсөө энэ юу н зургуудыг харахаар тэнгэрт нь ямар ч од алга гээд. За тэнгэрт од байхгүй нэгт ерөөсөө өнөөдөр ингээд гар утсан энэ хөгжөөл лаг болцсон учраас бид нар шүн зураг авахд тэнгэрт байгаа нэг ганц хоёроод харагддаг тий. Түүнээс биш хэрвээ хүмүүс санаж байгаа бол ерөөсө хэдхэн 5-аас илүү жилийн өмнө л бид нар шүний тэнгэрийн зураг гар утсаар авах боломжгүй байсан. Шүний тэнгэрийн зургийг би гар утсаар авахын тулд тэнгэрийн одоо замыг дагаж хөдөлдөг камер тавиад тэр одныхоо хөдөлгөөний дагаж хөдлөөд гэрэл бүртгээ тэгжиж зургийг авдаг. Бидний харж байгаа бүх одоо орны зургууд тийм. Сансарт байдаг телескопоор авсан зургууд хүртэл тийм. Энэ мөн ландагийн зураг чинь тийм биш шүү дээ тий. Төсөөлөхгүй Армстронг тугаа барьж зоочоо тэнцээ 3 цаг зогсно гэж бодохгүй юу тий. Юу ч болж болно шүү дээ. Тэр орж тий чи. Гясал ямар судалгаа хийх үү юу хэрэгтэй тэдрийг авал буцах зорилготой болохоос биш. Тэгээл нэг гэрэл цуглуулаад артлынхаа тэр одны зургийг гаргахын тулд их шаардлагагүй юм чи. Энэ бол одоо илүүц ажил. Мөн тухайн үеийн одоо тэд зураг авж байгаа камер байгаа шүү дээ. Тэр маань тийм өндөр чадвартай биш байхгүй ерөөс. За ийм л юмнууд. Мөн ингээд сүүдрүүд янз болцсон гэж ярьдаг. Хит параллел байна энэ төр гэдэг тий. Тэр бол ерөөсөө сарны гадаргуугаас болж байгаа тийм ч. Гадаргуугаас нь болвол тиймэрхүү байдлаар харагдаад байна гэсэн үг байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагт хэлэлцүүлээд өргөжлүүлье. Тэгэхээр манай Түлэжүүгийн хамт олон маань бол одоо бод мөндрийнхөндөө өргөлж хамтарч ажилладаг ийм хамт олон маань байгаа. Тэгэхэд өргөлж баярлж байдаг. За манай хасаа маань багтаа ингээд цагирган ба хүзүүндээ ингээд зүүгээд уцаар зүүгээд эмэн тэг өгчдөг байсан гинэ. Тэгээд тэрийг ингээд яваад байдаг байсан гэж штэ. Тэгэл одоо гихшгээ. Тэгээд манай Түлэжүүгийн хамт олон маань юм гоё бэгэл янз бүрийн шинэлэг креатив гэх юм уу ийм бүтээгдэхүүний шинээр бид бүхэнд танилцуулж яадаг. Олон улстай бас энэ одоо энэ сарда ямрыг яах хийх үү те ямар гоё шинэ бүтээгдэхүүн гаргах уу гэдэг ингэж яадаг. Тэгээд энэ цагаан будааны гурлаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг би бас та бүхэндээ зөвлөж байгаа. Тэгээд цагаан будааны давуу таламж тэр амт одоо тэр жажлуур юмных нь хувьч гэсэн ер их гоё өвөрмөц гоё жажлууртай
шаржигнуур хэрнээ дотроо юм зөөлхөн нэг тийм гоё өвөрмөц мэдрэмж өгд юм бэлээ. Тэгэхээр өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн бол bagel sandwich, цагаан будааны гурлаар хийсэн 2 төрлийн bagel sandwich байгаа. Cranberry chicken bagel sandwich, амтад сангиж юмс дахианы чийж махан хавчуурхтай bagel sandwich, за будааны гурлын агуулмжтай тусгаалan крем чиз болон оливоор амталсан бас жимс дахианы мах хоёр нь бас ер нь надад бол бас их таалагддаг юм аа. За дараагийнх нь болохоор sesame bagel sandwich гэж байгаа. Өндөг гахам маха авчрахтай bagel sandwich, bagel нь будааны гурлын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон гүнждийн үрээр амталсан. За тэгээд одоо яг л нөгөө олон улсынхаа жороор хийж байгаа юм гэдэг чинь тий. Яг юм гоё юмыг час идэл яг тааруулаад гаргаад өгч байгаа байхгүй. Тэгээ та бүхэн манаас яг түлээж өвтэй ойрхон явах юм бол энэ bagel sandwich ч үзье гэд бас идээд үзээрэй өдрийн цайндаа өглөөний цайндаа гэж уриалж байна. Тэгээд холбогд утасны дугаар 75 75 75 10 гэсэн дугаар байна шүү. За баярлалаа гэд. Би одоо харин нөгөө онгоцны бодлын явахтаа орно гэж бодсон. Сүүлд нөгөө хоёлаа ярьж байгаад бас яг шүүс гоочод нэр гоё яадаг шүү гэж одоо. Тэгэл нөгөө одоо нэг еврога буцчаад хэсэгтээ баг ирж амжихгүй болохоор тэнцээ очиод юу идэж чадахгүй байлаа гэмэд угаасаа түлээж орж ирж байгаа юм тий. Тэнцээ очиод хаашаа орж чадахгүй байлаа гэхээр ТДБ орж ямарчсан дансаа тодорхойлох хэрэгтэй. Дансныхаа учрыг олох хэрэгтэй болчихж байгаа юм. Өнөөдөр бүх тэр ажлуудаа амжуулаад хамгийн сүүл түлээжүүл үлдсэн байгаа юм байна. Яг болсон чинь. Түлээжүүл одоо чи хятад руу явна. Хятадаар бол mate яан гэж ааш нэр тий. Өдөр бүр гээд. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ одоо ингээ сүүлийн хэсэгтээ яг хэр ерөнхийдөө энэ сарны баахан ингээ сарн дээр буугаагүй гэдэг те. Тиймэрхүү зүйлүүдийг ингээл хүмүүс эсэргүүцээрээ. Тэгсэн яг зарим нь ингээд агуулаг физикийн юунууд өгөх гэж хичээж байгаа. Тэр нь яасан гэхээр ер нь бол сар чин агаар мандалгүй соронзоо оронгүй юм чин баахан цацраг орж ирээд наадах чинь ингээд нөгөө хүмүүсийн цацрагаар шараад алчих штэ гэдэг юм ярьсан. За тэрэн дээр бол ёстой нөгөө алдартай скафандр сарны өмсгөл хэрэг болж байгаа. Тэр чинь тодорхой хэмжээнд тэр цацрагуудаас хамгаалж байгаа. Гэхдээ мэдээж тэнцээ чинь маш удаан байж болохгүй тий. Маш удаан байх юм бол баларна. Бас бүр ийм юм ярьж байгаа. Тодорхой бүр ингээ хид өндөр цацрагийн хэсгээр сансрын хөлөг маань дайрж өнгөрсөн штэ гэсэн юм ярьж байгаа. За тэрийг нь болохоор ингээд юм one Allen radiation belt гэсэн маягийн юмнууд ярьдаг. Гэтэл тэр чинь тэр цацрагийн орчимд хэр удаан байх юм чухал гэхгүй ерөөсөө. Удаан байх юм бол баларна, будаа болно. Яагаад тэгэхээр тэр нь маш өндөр л дөө. Гэхдээ тэр нь одоо ингээд аимшигтаа бүр ингээд цөмийн бөмбөг Tesla хийдсэний хажууд байгаа юм шиг биш. Тийм цэцэр тэгэхээр маш хурдан яваад өнгөрчих тэр чинь баг миний би мэдрэхгүй тийм ч. Мэдээж тодорхой тун авч байгаа ихтэй мэдрэхгүй. Энийг инженеэр харах юм бол ерөөсөө онгоцонд явж байгаатай л адилхан гэсэн. Онгоцонд явж байхад бид нар цацрагийн хордлого цацрагаар бөмбөгдүүлж байгаа тийм ч. Тэр бол үнэн гээ. Тэгэхээр бид нар чинь агаар мандал руугаа баг сансарлуу ойрхон болчихж байгаа шүү дээ. Тийм учраас юм чинь зарим сансрын цацраг бидний бие рүү шууд орж ирж байгаа. Тийм болохоор одоо онгоцны нисгэгч нарын тодорхой наснаас хойш бас ингээ байлгахгүй гэдэг шүү дээ. Тэр нөгөө хортоо нөхцөл ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тодорхой хэмжээнд тийм зүйл байгаа. Гэтэ бид нар энийг одоо 3 жил, 4 жил, 10 жилээр хийдгүү шүү дээ, тий. 10 жил онгоц ниснэ гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тэр цацрагийн хордлого дараа нь миний биенээс гараа явчихдаг, сүү угаад ч юм уу, тийм тодорхой метаболизм арай л шийдэгдчихдэг байна. Байгалийн юугаар шийдэгдэх гараа явчихдаг. Ийм зүйлүүд л байна гэсэн үг. За бүр алдартай сүүлийнх нь юу гэхээр бүр инээдтэй юм байна. Тэр яасан гэхээр сарны газар талтыг студ дотор хуурамчаар кино маягийн юм хийсэн гэж ярьдаг. За энийг нь Стенли Куприк гэдэг амарлаг найруулсан гэсэн юм ярьдаг. Тэгээд бүр ингээд сүүлийн үеийн зарим Америкийн кинонууд нь энийг ингээд хошин шок болгоод бүр ингээд жоок болгоод тий онгой болгоод ингээд гаргаж мараад. Ялангуяа Джеймс Бондын нэг кинон дээр анги дээр гардаг хөхгүй. Нэг студ руу унаад орсон чи яг сарны газарталтыг нууцаар хийжсэн тийм юм руу ордог хэсэг энтер гардаг. За энийг юусоо худлаа гэдгийг баталсан хамгийн ихний баталгаа бол чиний төрөний хэлсэн юм. Нөгөө энэ энтгийн чандра, Японы энэ тэнцээ очиж буулгасан өөрөө явдаг аппаратууд тий тойроод өнгөрсөн зургийг авсан барьсан тий одоо пробүүд бүгд зургийг аваад баталсан. Тийм учраас энд бол итгэх ямар ч үндэслэхгүй болж. За бүр зүгээр өмнө нь ингэхээс өмнө ч юм уу тий эсвэл өөр нэг санхүүгийн хувьд ярьж болохоор тайлбар нь юу гэдэг вэ гэхээр хэрвээ тухайн үед сарны газар талтыг
ямар нэгэн зохиол бичээд ямар нэгэн ингээд CGI яг тухайн CGI байг болох л та. Ингээд юм студ барай те компьютер график энтриг ашиглаад visual effect ашиглаад ингэж хийгээд нэг тооцоо гарна штэ те. Тэр тооцооны мөнгө нь ясман дээрээ сарны газар талтыг хийсэн төсөв байгаа штэ NASA-гийн. Тэр төсвөөс 10 дахин их мөнгө гардаг байхгүй. Тэр өстой сонин тооцоо шүү те. Тэгэхээр наацж гайхал. Тэгэхээр тэрний оронд 10 дахин их мөнгө үрж би энд студид ийм балаа юм хийж явахын оронд би яах вэ гэхээр 10 ширхэг сансрын хөлөг бариад сарлуу хүн явуулсан хамаагүй хямдхан байгаа юм шүү дээ. Хуурамч өндөг хийж зардаг гэдэг шиг. Тэгсний орон зүгээр өндөг гаргацсан арай. Харин тийм багхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд байдаг. Тэг хүмүүс ягаад ч юм ингээ сарн дээр хүн буугаагүй гэдэгт одоо итгэхийг хүсдэг юм шүү. Мэдгүй тэр нь өөрийг нь кул харагдуулна гэж бодд юм уу яа тэ. Надад бол үгүй та ч юм уу те хин нэгэн сарн дээр хүн газарсан гэдэгт итгэхгүй байх гэдгийг нь хизээч хинэгч кул харагдуулахгүй харин ч мангарл харагдуулна те. Нэг нь үнэн юмд. Одоо яг миний зүгээр ажиглаж байгаагаар Америк хятад хоёрын л одоо сансрын дай. За магадгүй энэтхэг орж ирэх бах те. Одоо манай Орос жоохон одоо анигдаад энэ хооронд болох гээд байна уу? Сүүлд нөгөө хятадын чангуу сарны яг цаатлынх нь нөгөө харанхуй хэсэг. Уг нь бол харанхуй биш юм билээ шүү дээ, тий. Нөгөө мэдэгддэггүй болохоор харанхуй хэлсэн юм билээ. Тэрээс бол яг нааталтайгаа адилхан гэрэлтэй өнгөтэй төстэй яг өнгөц нь ямар юм мэдгүй. Тэрэн дээр одоо хятад анх удаа сүн төрлөختнөөс анх удаа буугаад дээжийг авчихлаа. Тэгэхээр яг уу чааштай бас 30 онд хийж байгаа төлөвлөгөө хятад ер нь нэлээд ноцтой гарч ирж байгаа болов уу гэж бас бодож байна. Тийм. Одоо хятадын сансрын юу бол ерөөсөө яг сарн дээр ямарчсан яг Америкт өрсөлдөж явж байгаа давхар дээжүүд гарах. Яагаад бас нэг юм чухал болчихж байгаа гэхээр сар бол цаашаа угаасаа Нарны аймгийг колоничлоход зориулагдсан бааз болох нь тодорхой болсон тий. Тэгэхээр энийг хэн төрүүлж эзэмших вэ гэдэг энэ ч том асуудлууд яригдаж эхэлж байгаа. Мөн зөв шинжлэх ухааны бас гоё нээлтүүд юу болсон бэ гэхээр бид нар сарн дээрээс бараг 40-50 кг шороо авчирсан энэ олон өмнөх болтуудын үеэр. За энэ сарны зарим шороонуудыг ашиглаад бид нар маш өндөр одоо ашигтуулын коэффициенттой нарны панел хийж эхэлсэн сүүлийн үед. Тэгэхээр энэ бол өөрөө бас айгүй чухал материалын асуудал болж байгаа. Мөн сарны ус гэж байгаа. Бид нар яг ингэ сарн дээрх зарим энэ усны нөөцүүд хаанаас ирснийг бид нар мэдэхгүй. Гэхдээ тэрийг бас судлах зорилготой. Мөн тэр нь дандаа нөгөө тоогоонууд дотор байгаа. Тэгээ сарны тоогоонуудын ёроолууд байгаа гэсэн. Тэдрийг судалснаар ирээдүйд сар дэлхийн хоёрын харилцаа өнгөрсөн үед ямар байсан бэ гэдгийг мэдэх боломжтой болчих жоох. Нэгсэнд бол сарны үүслийг айгүй нарийн мэдэх боломжтой болж байгаа. Гэтэ ус гэдэг нь бол бүр юм жижиг төвшөндөө үздэй тий. Тийм. Одоо манай дэлхий дээрх шиг манай хөвсгөл нуур шиг том юм бол биш. Одоо судлаж жижиг юм л үзэгдэж мэдэгдэх усны тухай. Тийм, тиймэрхүү одоо жижигхэн хэсгүүд байж гин гэсэн. Мөн яг хоо ингээд сарны маань одоо dark side гэж бид нар хэлээд байдаг те. Тэр ягаад dark side гэдэг нэр өгсөн бэ гэхээр зүгээр л энэ бол таталцлын түгжээ гэдэг юм байдаг. Сар нэг талаа дэлхий рүү харуулж идэг. Тэр нь өөрөөр ингэж ойлгож байна. Сар тэнхлэхээ бүтэн тойрж ирэх хугацаанд сар дэлхийг нэг бүтэн тойрж ирэх хугацаатай яг тэнцдэг байхгүй. Тэгэхэд үргэлж бид нар угаасаа нэг талын л харна гэсэн. Юурээс нөгөө талыг харах боломжгүй. Сар тэнхлэхээ тойрж иргэдэггүй байсан бол бид нар 6 сар тутамд сарны нөгөө талыг харж явах хэрэгтэй байхгүй те. Тэгэхээр тийм биш. Гэхдээ сарны нөгөө талд очиж янз янзын юмнууд буулгаж байгаа нь бол юу вэ гэхээр бид нар наадлын дурангаар маш сайн ажигласан учраас маш сайн мэдчихийдэг. Нөгөө талын бид нар дурангаар ажиглаагүй учраас тэнцээ рөвөр очиж буулгах нь бас айгүй ашигтай. Мөн энэ ч одоо дэлхийн сар хоёр анх үүссэн байх үед энэ хоёрын зай хоорондоо маш ойр байсан. За энэ үед бол дэлхий там шиг гараг байсан. Байнгын галтуул тасарч идэг. За тэрнээс үүдсэн тэрнээс болж сарн дээрээс үүдсэн сарны тоогоонууд байгаа. Тэр нь ингээд сарыг бас нэлээд барзгар болгоцсон. Тэгэхээр нөгөө тал нь тийм барзгар биш байхгүй болтно. Тэгэхээр энэний харьцааг судлах хэрэгтэй болчихж байгаа. Тэнчнээс бас би давхар бид нар яах вэ гэхээр дахиад дэлхийн маань яаж анх үүссэн бэ гэдэг түүхийг тэндээс мэдэх боломжтой болж байгаа. Мөн эдрийг судлахаар юу одоо бас гоё болох вэ гэхээр хоёлаа чинь нэвтрүүлгийн ихэнд дурдсан сарны байгаа нь бол ерөөсөө дэлхий дээр амьдрал байгаагийн маш том нөлөөнүүдийн нэг. Нар сарнаас болж далайн татлаг төрлөг бий болдог. Нөгөө далайн гүнд үүссэн байсан амьдралууд чинь дээшээ гэрэл хөөж гарч ирж байхдаа тэр татлаг төтлөгийн нөлөөгөөр хөрсөн дээр бас ингэж гарч ирсэн байгаа тий. Мөн сар
өөрөө дэлхийг 26 градусын далий байдлаар байлгахад нөлөөлж идэг. Энэ нөлөө чи яадаг вүлээ? Улирал солигддог. Улирал солигдохоор нүүдэл болдог, амьдрал давхар нөлөөлнө. Мөн энэ 26-г сар яг гой бэхлээд байлгачиад байгаа байхгүй. Бэхлээд гэдэг нь энийг ингээд огцон дайвалзуулаад байдгүй. За мэдээж 1-2 градус дайвалзуулж болно. Гэхдээ 90 градус хөдөлгөөн хийчихгүй тийм байдаг. Сар байхгүй бол дэлхий яах вэ гэхээр 12,000 жил тутамдаа эргэлтийн тэнхлийг ингээд солихгүй. Ийм систем төр чинь тий 10-20 мянган жилийн дотор амьдрал үүсэл байхгүй болол балархахгүй ерөөсөө. Сар маань энэ нөхцөлийг бий болгохгүй гэн ингээд гоё барьсан байждаг. Тийм учраас сар бол ерөөсөө ингээд энэ дэлхий дээр байгаа амьдралын системд анханасаа маш том үүрэгрэлтэй оролцож байгаа гоё зүйл. За бүр ингээд сүүл рүүгээ домогд сар маань ингээд нарыг хэртүүллээ тий. Тэндээс бүр сүүл рүүгээ юм янз янзын худлаа төөхөд үүсцэн. Юм хүмүүдээ. Яг энэ тухай бол бид хоёр өмнөх дугаар дээр ч ярьсан, бусад дугаарууд дээр сарны тухай зөндөө ярьсан учраас яг ийшээ нэг энэ өнөөдрийн нэвтрүүлгээр орсон. Нэг асуулт асуuna. Би нөгөө сарны бас яг сартай танилцахын тулд сарн дээр ингээд нөгөө гэрэл ингэж явж чаддаг үлээ эсвэл дуу явж чаддаг үлээгээ заримдаа барин сольж чаддаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь сүлд нэг юм жишээ болоод нөгөө сарн дээр юм дэлбэрх юм бол бид нар ч юу ч сонсогдохгүй. Тэгсэн хэрний гэрэл нь ингэж нөгөө явдаг гэдгээр ингэж бас тогтоож авсан. Тэр нь бас ер нь нэг сонин. Бэлгүүнээс асуух нь болохоор одоо сар маань биднээс солдоод байгаа юм билээ шүү дээ. Жил болгоно 3.8 см юм уу? Яг шалахгүй юм л да. Гэхдээ л дээ. Энэ ер нь одоо ямар нэгэн байдлаар нөлөөтэй байх болов уу? Айх уу яах вэ? Энэ нөлөөлөхгүй шүү дээ. 3.8 см. За гэхдээ энэ юунаас болж байгаа гэхээр ерөөсөө дэлхийн далаагаас болж байгаа. Далаа бол дэлхийн 3.2-ыг эзэлж байгаа шүү дээ, тий. Тэгэд энэ дэлхий гэдэг систем чинь ингээ эргэлдэж яхад тэр далаа чинь ингээ араас нь чирэгдээд иргэн шүү дээ. Дэлхийхэн араас тий. Одоо инерцийн хүч гэдэг зүйл тэнцээ дахиад бий болж байгаа. Далаа нь чирэгдэж ирээд нэг юм гүйтсэн тэнцээ. Тэгээ нэг юм сони юмыг ингээл нэг удаан байлгаж яал ингээл байгаа юм шиг юм болдог. Энэ хүчний нөлөөнд сарн дээр очиод сарыгаа цааш нь жоохон түлхээл татаад байгаа байхгүй. Тэр нь жилдээ нэг 3.8 см-ийн зөрүү тэнцээ үүсгэж чинь гэсэн үг. За тэнгууд одоо эн чинь зайн 400 хамгийн холдоо 400 мянган км байгаа гэхээр манай сонсогч нар ингэж бодож бол ийм одоо гэрийн даалгавар авч болно гэсэн. Нар 5 тэрбум жилийн дараа сөнөн те авраг улаан од болоод тэр үед сар хэр хол байх вэ гэдэг асуулт тавьж болно те. Хэр хол байх вэ? Магадгүй те сарны зай бүр ингээд ангираглаа очих уугүй юу гэдэг бодлого тавьж болж байгаа. За баярлалаа бэлгүндээ нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк болон өдөр бүршин төлөж үгийн хамт олон маань байла. Нэвтрүүлэг NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ хамтаа байсан комментүүд бичсэн алтан гишүүдтэй болон одоо энэ сувгуудаар биднийг хамтдаа үзэж сонссон та бүхэндээ бас баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзтаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.